бид өөрсдийнхөө дотоод сэтгэлийн шархыг эдгэхгүй байгаа үед юу ч идсэн чадахгүй, дахин хооллож, юу ч өмсөж, зүүж, эдэлж хэрэгэлсэн түүндээ ханж цадхаа мэдхээ болдог. Яагаад вэ гэхээр бидний үргэлж цухтаадаг сэтгэл хөдлөлүүд, бидний дотоод сэтгэлийн шархууд бүгд хоорондоо нийлээд тэрхүү мэдрэмжүүд маань биднэрээр дамжуулагдсан процесс хийгдэх буюу гадагшлуулагдсан, илэрхийлэгдэж мэдрэгдэх шаардлагатай байдаг. Түүнийгээ мэдрэхгүй удаан яваад хахаар тэрхүү эдгээгээгүй шархнуудын маань нийлбэр өөрөө мастай болоод эхлэхээр хар нүгшиг үйлчлэгээ үзүүлж эхэлдэг. Тэгэхээр тэр хар нүгшиг байна гэдэг чинь гаднаас олон зүйлийг аваад байгаа хэрнээ өөрөө түүнийгээ ойлгож мэдэх чадваргүй байна. Энгийн сайхан зүйлээс огт хайр инэрл таашаалыг мэдэрч чадхаа болж байна гэсэн. Тэгэхээр бид нар өөрсдөө эдгээж тэрхүү сэтгэл хөдлөлийн массыг яг мэдэрснээрээ үүнийгээ задалж тэр массыг нь багасгадаг. Тэгэхээр энэ тухай илүү ихийг мэдхийг хүсэж ивэл манай Soul Sister Community-тэй нэгдээд өмнөх сургалтууд болон энэ сургалтанд онлайнаар оролцоорой.